Амар мэнд байцгаана уу? За 2025 он өнөөдрөөр дүүрч 2026 он шинэ он гарах гад хүн бүхэн сэтгэл дотроо шинэ сайхан мэдрэмжтэй баяр догтлол бүхнийг тийгээд энэ сайхан оноо гарах гад өнөөдрийг бэлдэж байгаа байхаа. За өнөөдөр болохоор миний хэд хоногийн өмнөөс эргэлзээ гэдэг сэдв маш ихээр орж ирээд байсан. За ямар нэг байдлаар эргэлзээ гэдэг зүйл хүнд үргэлж тохиолдож байдаг. Надад ч гэсэн тохиолдож байсан. За эргэлзээ гэдэг нь одоо ямар ч сэдвээр хүний амьдралд бүх сэдвээр л эргэлзээ гэдэг зүйл гарч ирдэг. За хүнч бай, хүн хоорондын харилцаан дээр ч бай, ажил төрлийн харилцаан дээр ч бай. Ямар ч зүйл дээр эргэлзээ гэдэг зүйл маш ихээр тулгардаг. Тэгээ ямар нэг зүйлийг бас сонгохдоо эргэлзээ гэдэг зүйл маш их гарч ирдэг. Тэгэхээр бид бүхэн маань эргэлзээг хамгийн нэгдүгээр таньж ойлгох нь зүйтэй юм байна. Надад ч гэсэн энэ эргэлзээ гэдэг зүйлс миний бясалгал хийж байгаа үеэс хойш ер нь эргэлзээ гэдэг зүйлс байнгын явагдаж исэн. За жишээ ярих юм бол би ажил төрөл дээрээ за өөрөө би шинийг бас бүтээчээд эргэлзэх тохиолдол зөндөө их байсан. Сэтгэл санаа бас докторгүйдэх, эргэлзэх жоохон ингээд юу болоод байгаа юм бол гэл яг энэ зөв шийдвэр мөн үү биш үү гээл өөрөөсөө байнгын асуугаад ингээд нэг эргэлзээ гэдэг зүйлс маш их хүн болгонд ингээд тохиолдод байдаг юм байна. За би энэ эргэлзээгээ бол таньж сурсан. Маш олон ингээд сонголт дотор ингээд амьдрахтаа хүнд за ямар нэг байдлаар ажил төрөл ч юм уу хайр дурлалын харилцаа эсвэл цоошин зүйлийг ингээд бүтээхэд ер нь ингээд өөртөө жоохон ингээд эргэлзээд байдаг. Уул нь бол шинийг бүтээчээд байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээ энэ яг болж гинөө энэ арай онцгой мó гэдэг ч юм уу ямар нэг байдлаар эргэлзээг үүсгээд байдаг хүн сэтгэл дотроо. Тийм учраас эргэлзээгээ таних нь маш их чухал юм байна. За эргэлзээ гэдэг зүйлсийг олж таньснараа хүн ер нь дотоодтойгоо илүү их нэгдэж сурснараа тэр эргэлзээгээ таньж ойлгох маш чухал юм байна. За ямар нэг ажил өөрөө бүтээлээ гэхэд өөртөө маш тийм ихтгэл төгс байх хэрэгтэй, өөртөө нэгдмэл байх хэрэгтэй юм байна. Тэгээ бас зоригтой байх хэрэгтэй. Тиймэрхүү байдлаараа ер нь за цоошин зүйл дээр ер нь эргэлзээ гэдэг зүйлс тайлбарлахны. За дараагийн сэдв маань хүн хоорондын харилцаан дээр. За магадгүй та нэг найз нөхдөдтэй байлаа. За урт удаан хугацаанд ингээд харилцаа үүсгээд явж илаа. Ямар нэг байдлаар гэр бүлийн харилцаа ч юм уу хамаатан садан ер нь ингээд найз нөхөд хинч бай. За энийг яаж таних вэ гэхээр магадгүй та тэр хүндээ маш их ихтгэл төрүүлсэн, итгэжсэн явж байгаа. За энэ хүн л намайг ойлгодог, энэ хүн л ингэдэг, тэгдэг. Нэг нөгөө бодлоо аваачаад нөгөө хүн дээрээ ингээд фокуслцсан байгаа нь байна гэсэн үг л дээ. Тийм учраас ер нь тэгхгүйгээр за магадгүй тэр хүн чинь ингээд таны итгэлийг алдах юм бол танд маш их урам хугаралт явагдах учраас би энэ хүнийг ингэж бодоогүй шүү дээ. Би ерөөсөө яагаад ингэж үг гэдэг ч юм уу ямар нэг эргэлзээ үүсэх байхгүй юу. Тийм учраас энэ эргэлзээгээ таних тулд ер нь ингээд альва ямар нэг харилцаа тал дээр хайр дурлалынч бай, гэр бүл хамаатан садан бүхий л харилцаан дээр итгэл алдрах үед та эргэлзээ үсээд маш их урам хугарснаасаа болоод та эргэлзээгээ өөрийгөө блоклох тийм мэдрэмжүүд төрдгөө. Тийм учраас тэрийгэ таних нь маш их чухал юм байна. За тэрэн дээр ажил төрлийн тал дээр маш олон ажил ингээд хийх юм бол бас хүний сонголтууд маш олон болснараа бас эргэлзээ маш их үүсдэг юм байна. Тэгэхээр тэр эргэлзээгээ танихын тулд ер нь өөрийгөө маш сайн дүн шинжилгээ хийнэ гэсэн үг. Дүн шинжилгээ гэдэг нь яаж бий болох вэ? Өөртөө л нэгдэх хэрэгтэй юм байна. Өөрийгөө сонсох хэрэгтэй. Өөртөө нэгдснээрээ тэр дүн шинжилгээ гэдэг зүйл чинь маш зөв шийдвэр ингээд таны дотроос чинь ингээд танд хэлж өгөх юм байна л да. Тийм учраас энэ ажил төрлийн тал дээр эргэлзээ гэдэг зүйлсийг бас таньж ойлгоход маш чухал юм байна. Тэгэхээр хүн бүхэн ингээд эргэлзээгээ таниад ер нь ингээд өөрийнхөө гол хүчин зүйл маань ер нь дотоодтойгоо л эвлэлд нэгдэх нь хамгийн чухал юм байна. Тэгэж байж таны тэр олон эргэлзээ. За цоош нь хайр дурлалын тал дээр энэ хүн эхлээд анхны харилцаанаас нь мэх гоё мэдрэмж аваад гоё тэр хүн чинь гоё юм шиг санагдаад тантай нэг 2 3 4 сард болдог ч юм уу. За түүнээс цаашаа тэр хүн чинь ингээд өөрийнхөө зангаа ингээд мэдрүүлээд ирэх ч юм уу. Иймэрхүү байдал дээр бас ингээд эргэлзээнүүд үүсдэгэ. Тийм учраас анханасаа тэр хүнээ маш сайн судалж уулзаж учрах нь хайр дурлалын харилцаан дээр эргээд танд эргэлзээ үүсэхгүй тулд тэр хүнээ таних нь маш их чухал юм байна. Тийм учраас яаран шийдвэр гаргахгүйгээр тэр хайр дурлалын тал дээр маш дүн шинжилгээ хийх нь маш чухал юм байна. Тэгснээрээ та хүнийг илүү их таньж эхлэх нь байна. Эргэлзээгээ таньж эхлэх нь байна. Тэгэхэд энэ бүхий л зүйлс дээр тэр эргэлзээ гэдэг зүйлээ өөрийнхөө дотоодтойгоо нэгдснээрээ таньж ойлгоснараа та эргэлзээ орж ирсэн ч нөгөө нэг эргэлзээ ороод ирлээ шүү дээ. За би энийг мэдэн шүү дээ гэдэг ч юм уу тий. Өөртөө ингээд аюу гой зөөлө хандаад ер нь бол тэгээд
тэр бүхнийг өөрөөсөө ингээд амьдралаасаа явуулснараа эргэлзээ гэдэг зүйл гарч ирсэн ч таны сэтгэл зүрх нь нүлэлж чадахгүй байх нэ. За энэ сэдв маань маш их чухал учраас за тэр хүрэх ёстой хүнд нь хүрх байх гэж найдаж байна. Тэгээд энэ бяцхан ч гэсэн товчхон ч гэсэн энэ мэдээллийг би хүргэлээ. Та бүхэн лайк, subscribe зүрхээ дараарай. Сайхан сэтгэлийн комент бас үлдээж байгаараа. Тэгээд бусдад түгээгээрэй. За баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе бүгдэнд нь.